Өнөөдөр бэлгийн тооллын 17 дугаар жорны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн босго өвлийн хадаг сарын битүүний өдөр тохиож байна. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн сар шинийн битүүний өдрийн дугаарыг хүлээн авна. Иргэд эдийн засгийн боломжтой тааруулан сар шинийн бэлтгэлээ базааж байна. Жил орохын учир шалтгаан жилийн засал биеийн болоод амны мэнгээ аргадах ёсныг зурхаач тайлбарлан хүргэнэ. Эпштейний хэргийн баримтуудад дурдгдсан алдартнуудын нэрсийг ил болгожээ. Хятадын төв радио телевизийн 2026 оны хаврын баярын гала тоглолт болов. Холливуудын нэрт жүжигчин Роберт Дювал 95 наснда таалалд өгслөө. Монгол түмэн эдийн ундаагаа зэхэн дээл хувцас сэргээж битүүний энэ өдөр сар шинийн бэлтгэл ажил шувтран цэгцэрдэг. Баяр өгсөн хөл хөдөлгөөний ард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлцэл идэвхждэг юм. Гарч буй гал морин жилийн босхон дээр айл өрхүүд сар шинийн бэлтгэлдээ дунджаар хэдийн хэмжээний хөрөнгө төсөвлөв. Ууц хэвийн бовноос эхлээд гарын бэлэг хүртэлх худалдан авалтад үндэсний үйлдвэрлэгчдийн оролцоо иргэдийн сонголт ямар байгааг бид сурвалжлалаа. Сар шинийн баяр төгсөн энэ өдрүүдэд нийслэлийн зах худалдааны төвүүдэд хөл хөдөлгөөн нэмэгдэж иргэд баярын бэлтгэлээ базааж байна. Бид иргэдийн дунд сурвалжлага хийхэд ихэнх нь энэ жилийн баярын зардлаа өмнөх жилүүдтэй ойролцоо эсвэл бага зэрэг нэмэгдүүлсэн гэж хэлж байлаа. Мөн өссөн ч боломжтой тааруулан илүү төлөвлөж худалдаа авалт хийхийг зорж байгаа нь ажиглагдсан юм. За яг хүндрэлтэй байлгүй яг үдэ бид нөө тэтгэврийнхаа хэдийг хараад тэгэл хүүг шуухтаас илүү дутуу. Ингээд тэгэл ямар ч юм Монголын ёсоо бүр төр төмгөр гэж болгочлаа. Тэгэл болж утгаараа эн чинь ганцуулж байгаа шинэ жил цагаан сарын юм чинь хангацлаа. Би Көдөр нутгаас ирсэн юм байгаа юм аа. Усаас ирсэн. За цагаан сарын бэлтгэл хангацсан. Хөөгтүүдтэй бууд болж илээ. Тэрээс өөрснөө тэтгэврээр бид нар одоо юм бэлдэнэ гэж байхгүй шүү дээ. Хөөгтүүд маань одоо бэлдэж өгөөл тэгэл би одоо улсад гिचэн 50 гаруй жил судалгаа шинжилгээний ажил хийжсэн. Тэгэл тэтгэвэр гэдэг чи яг ерөнхийдөө бол амьдрал хүрэлцээд ихэд хэцүү шүү дээ. Тэгээд одоо цагаан сарынхаа бэлтгэлийг хангасан ахсан Монгол хөв байна бас ашигтай бэлгээс амны бэлэг гэдэг нэг юм байна шүү дээ. За би одоо төвд энэ мадачгүй эрдэм шинжилгээний хүрээлэнд одоо 40 гаруй жил хамт ажиллаж исэн ахмад эрдэмтэн судлаачтай цагаан сарын минь дэвшүүлж сайн сайхан бүхний хөсөө дөө. Юугаар ханх үдэ бинэх. Бидний дарамжлаад мөнгө өгөхгүй шүү дээ заач. Ер нь хөрөлцөөгүй шүү дээ. Амьдралд нь хөрөлцөөгүй олон хүүхдтэй болсууд нэг амь зууж байгаа болохоор түүнээс ер нь хэцүү шүү дээ. Хангасгүй яг үдэ минийх юмны мөнгө үн өссөн болохоор жоохон нэмэгдсэн дээ. Тэгтээ болж байна уу? Олж байна сайхан байна. Гэрт дотор бол бууз байж ууцаал хийсэн байна. За. Бусдын нь бол гэрийнхэн хийчихдээ. Зарим нь дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний төлхөө сонгож угаа онцолж байна. Сүүлийн жилүүдэд Монгол бүтээгдэхүүний чанар сонголт сайжирсантай холбоотойгоор хэвийн боо, бэлгийн багц, цагаан эдэнд дотоодын бүтээгдэхүүн авах нь нэмэгдсэн байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэлд дэмжих хандлага тогтвортой байгааг харуулж байна. Мөн залуусын үед баярыг илүү энгийн хэмнэлттэй тэмдэглэх хандлага ажиглагдж байна. Шинэ хувцас авахын оронд дээл хувцас сэргээж өмсөх, гарын бэлгийн тоогоо багасгах, ойр дотны хүмүүстэй төвлөрөх зэрэг сонголт хийж байгаа тухайга хэлж байлаа. Зарим нь гэр бүл, найз нөхдөөрөө хамтран бэлтгэл хийж зарлаа хуваах илүү зохион байгуулалттай тэмдэглэхийг зорж байна. Ийхүү иргэд энэ жилийн сар шинийн баярыг эдийн засгийн нөхцөлдөө тохируулан илүү бодлоготой төвлөрсөн байдлаар тэмдэглэхийг зорж байгаа нь сурвалжлагын үеэр анзаарэгдсэн юм. Баярын үр амьсгал хэдийнэ орж айл өрхүүд битүүний өдрөө ухтан эдэн шүүсээ засаж уламжлан хадгалсан дулаан уур амьсгалд баяраа ухтах бэлтгэлээ хийж байна. Монголчууд бид битүүний өдөр ирж буй жилийн ерөнхий зурлага төлөв байдлыг зурхаан ухаанаар шинжин таньж гарч буй жилийн нуруу тэгштгэн засал номоо тодорхойлдог уламжлалтай. Төвд Монгол зурхаан онол ёсоор гарч буй жилийн махбод жил суудлын харилцан хамаарлыг наривчлан шинжилснээр тухайн жилийн өнгийг тодорхойлдог. Тиймээс ч бид ирэх жилийнхээ нурууг тэгштгэх альва гар цохрол саад тодгороос сэргийлэх засал номоо битүүний энэл өдөр хэлэлцэн сэтгэлээ ариусхан бэлтгэдэг үлээ. Сүрээр дарагч хэмээх гал морин жилд таны төрсөн жил суудал хэрхэн ирж байгаа болон жил орохын учир шалтгаан жилийн заслын талаар зүүн хүрээд ашиглах хэдийн зурхаач соёлын гавьяа зүтгэлтэн бат сайхны зурхаан тайлбарыг хүлээн авна. Өөрийн төрсөн жил ургасан жилтэйгээ давхцаж байгаа бол
жил орох гэж хэлдэг. За үүнээс одоо би жил орж байгаа жилүүдийг тухайлан одоо хэлье. За 13 73 насны жил орж байгаа бол энэ бол хүү махбодтой жил. Энэ жилд болохоор зэрэг бие мад одоо хямрах, өвчин орох гэмтэй байдаг. За энд нь болохоор цэнд, цэвгдийн чог, бомчин тэргүүтнийг уншуулж явах маш сайн байдаг юм аа. За 25-ны жил, 85-ны жил. За 25-85-ны жил болохоор зэрэг нөхөр махбодтой жил байдаг. За энд бол жаргал зовлон ээлжлэх энэ гэмтэй байдаг учраас одоо сан далаа олонтой авахгүй болоораа гэж одоо номон заасан байгаа. За 37 буюу 97-ны жил гэж байгаа. Энэ 37-97-ны жил болохоор зэрэг дайсан махбодтой жил. Энэ жилд ороход өвчин хийгээд эдийн гарах юм байдаг. За эндийг одоо яаж хаавал зохицлоо гэхээр зэрэг одоо эдийн гарлагыг хаахад бол ямбий донжоор нийт бачин тэргүүтнийг уншуулдаг. Өвчнөд болохоор зэрэг энэ цэмэгдийн чад, улаан юм, бомчин тэргүүтнийг уншуулж явах их зохимжтой байдаг юм аа. За 49-ний жил энэ бол их махбодтой жил байдаг. Энэ жил болохоор зэрэг хямар дороотох гэмтэй байдаг. Тэгэхээр энэ жил орж байгаа хүмүүс нь одоо тухайн одоо саруудаа одоо сүлдээн дуудуулах, хямрын тацаг олонтой эсгэх, хямрын сан тэргүүтнийг олонтой уншуулж явах маш сайн байдаг юм аа. За 61-ний жил гэж байгаа. Энэ бол өөрийн төрсөн жил адил махбодтой жил байгаа. Тэгэхээр зэрэг энэ 61-ний жил орж явахад бол дүдийн хорлол буюу ад донгийн хорлол орох юм байдаг. Тэгэхээр зэрэг энд нь одоо бас газар шороо хөндөх цээртэй байдаг. Газар шороо хүнд зайлшгүй одоо хөндвөөс одоо дүмбэн гаруул, лөө анган, лусын сан, усан байлн, шавдаг дорм гэдэг номыг уншуулж байгаараа гэж номонд байдаг. Монгол 6 онолт хүн бүр 9 мянганы аль нэгэнд ор төрж 9 жилийн мөчлөгтөөгөө мянган гололдог зүй тогтолтой. Ялангуяа ирж буй сүрээр дарагч хэмээх гал морин жилд 1 цагаан мянга голлох бөгөөд энэ нь тухайн хүний бие хэл сэтгэлийн эрчим хүч нэгэн цэгт давхцаж байгааг илэрхийлдэг байна. Мянга голлсон болон суудал өнцөгдсөн хүмүүс мянганы заслыг хэрхэн зөв уйлдаж, биеийн болоод амны мянгээ хэрхэн аргадах ёстой талаар зүүн хүрээ Дашчоолын хийдийн зурхаач, соёлын гавьяц зүтгэлтэн Бат сайхны зурхаан тайлбарыг үргэлжлүүлэн хүргэе. Одоо төрсөн жилийн биеийн мэнгийг одоо хайдуулаа. За ер нь бол мэнг голлох гэж бид нэр ярьдаг. Тэгэхээр энэ мэнг нь хизээ голлдог юм бэ гэхээр зэрэг 1 10 19 28 37 46 55 64 73 82 91 наснд бол мэнг голдог байх нэ. За энэ жилийн хувьд бол 1 цагаан мэнг голсон байгаа. 1 цагаан мянга болохоор төмөр махбодтой байгаа. Тэгэхээр энэ 1 цагаан мянга болохоор яадаг юм бэ гэхээр зэрэг ариун бүс эдээ, өхөөрийн газрын эдээ хэрүүл тэмцэл хийж одоо болохгүй болоо гэсэн байгаа. Тэгэхээр зэрэг энэ мянган дээр болохоор зэрэг альдуу нэгэн одоо хүнтэй одоо маргах, эвдрэлцэх бол дэмий шүү. Одоо өөрт одоо төвөг учрах, эдийн гарлага гарах юм байдаг учраас тэр бүгдээс одоо цээрлэж тэр зүг рүүгээ бас явахгүй явж ичээвэл их сайн болоо. За суудлын өнцгийн тухай ярив. За суудлын өнцгийн тухай ярихаар зэрэг энэ огторгуудаар суухаар зэрэг суудлын өнцөг болж байгаа. Ууланд суухаар суудлын өнцөг болж байгаа. Салхи буюу хийн цухаар суудлын өнцөг болж байгаа. Шороон цухаар суудлын өнцөг болж байгаа. За суудлын өнцгийн засалд бол нийтэд нь болохоор суудлын өнцгсөн тохиолдолд зэрэг жанаг гагдаг, жави чоожид, жамбал санж тэргүүтний уншуул маш сайн байгаа. Битүүний энэ үдэш айл өрх бүр эдээ цагаагаа дүүргэж хотол олноороо амар амгалан байхыг бэлэгдэн битүүлдэг уламжлалтай. Энэ нь эх жилдээ дутууд улмаг зүйлгүй элбэг хангалуун байхыг бэлэгдсэн гүн агуулгатай зан үйлүүлээ. Монголчууд бид өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлж ясалдаг заншилтай. Энэ нь саран үл үзэгдэх битүү харанхуй байдаг учраас ил үзэгдлийг лава хэмээн нэрлэдэг байна. Сар гарахгүй битүү харанхуй байдаг учраас оны сүүлчийн шөнө буюу отхон шөнийг битүү хэмээн нэрлэдэг. Энэ өдөр бүх зүйлс бүтэн битүү байх учиртай. Энэ нь улирч байгаа оноо тэгш дүүрэн үдэж, ирэх ондоо элбэг хангалуун байхыг бэлэгдэн, хоол хүнс, магтаал өрөөлөөр дүүрэн байлгахыг зорддог өдөр юм. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир өглөг авалгаа дуусган дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хиймэрл ундаанд сэрэгдэг хэмээн үздэг байна. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Битүүлэх ёс, битүү хоол идэх зан заншил нь цагаан сарын эдээг онцгой хүндэтгэлтэд тооцож, олдуу 3 марлууданд эдээ өргөж битүүлгээ хөндөг. Битүүний зоогт эрүүгэн заагаагүй хоньны битүү толгой эсвэл өвчүү байдаг.
Хоньны бүтэн махыг гэрээ эзэн эхэлж 9 хөндлөн буюу толгой, хошуу, 2 ирүү, 2 чих, ууцны 2 талыг хөндөж эхлээд галдаа. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хүмүүстэй тараана. Одоо шинэ жилээ хуучин оноо үүдэх, жилээ үүдэх сүүлийн өдөр, шинэ жилийг ухтах өдрийн өмнөх тийм өдөр. Хамаг муу муухайгаа одоо тэр битүүний өдөртөө үлдээж маргаашийн одоо шинэ жилийг ухтах ийм бэлэгдлийн утгыг бас дотроо илэрхийлж байдаг. Тийм ч учраас одоо битүүндээ бас тоос өвдөгч гэдэг юм уу тийм ээ ингэж бэлэгдлийн зан үйл үйлдэн. За тэгээ битүүлэгний идэ шүүс бэлдэн монголчууд идэ ундааны бас хүндэтгэлийн зоогоо бэлдэн. Их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэж одоо идэ шүүсээ монголчууд 3 ангилж байна. За тэр бол айл айлтай тохирсон л тэр идэ шүүсээ бэлдэх тийм хэлбэр шүү дээ тийм ээ. Заавал тийм их бүхэл айл болгон том ууц тавьдаг болсон байна орчин үед бол одоо тийм бас осон үгүй шүү дээ. Бас их өндөр настай төрийн хэмжээний одоо цагааллага ёслолт бол одоо их бүхэл тавьдаг бол тийм ээ. За өндөр настай хүн нэг ач зээгээ үтсэн хүн бол нэг дунд бүхэл. За тэгээд залуу айлууд бол нэг бага бүхэл тавиад ингээд ёслол бэлэгдэл утгаа илэрхийлэл ёслоо тэр үлтгэл чухал. Маргааш өглөө шинжилнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр битүүндээ бол тэр бүх сайхан идэ шүүсээ бэлдэж тавина. Тэгээд сайхан битүүлгний ширээний болон ширдэгний тоглоомууд бас тоглоно. Аз одоо хэмраа үздэг, өрөвдтэйгээ бас өнөртгөн ад жаргалтай байгаагаа илэрхийлж бас шагаа тоглоомуудаа тоглоно. Хорол өвч хүр зэрэг одоо сайхан Монгол ширээний тоглоомуудаа тоглож ингэж бас сайхан битүүлгээ хийдэг юм уламжлал бол Монголд хүмүүнд байдаг юм аа. Битүүний энэ орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мэс тавьж, сайн зүгийн эзэд сахиус орхуудыг нээж байна гэж үздэг бөгөөд сан бурхныг ундаалж байна гэж үздэг байна. Харин зүүн тотгоны дээр өргөст харган шарилж тавьж, муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хаадаг учиртай. Үүний дараагаар гэр бүлээрээ ширээгээ засаж, дээр нь битүүлгээ тавьж, идэ будаагаа засаж, битүүний орой цэвэр цэмцгэр хувцалж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн. Аав ээж, ах トゥ хөвгүүд болон дэргэд дараалан сууцгааж, бүгд товч бүсээ бүрэн товчиж, малгайгаа өмсөн, идэ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш үрж, гал бурхандаа дээж өргөөд гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэж барьдаг ёстой. Дараагаар нь гэрийн эзэн намрын нөөцсөн айргаа шимэн ууж, нас ирэмбийн дагуу ахмадууд болон үр хүүхэдтэй амсуулдаг байна. Үүний дараагаар үлгэр туйл ярахаас эхлээд шүн дэл өнгөртөл олон төрлийн тоглоомоор надаж өндөрлөдөг. Шагаагаар алаг мэлхий өрөх, морь төмөө уралдуулах, дөрвөн бэрх орхих, бууг нуух, хорол зэндвэн нэвлүүлэх зэргээр тоглодог байна. Битүүний өдөр цээрлэх зүйлс. Битүүний орой мал хуйгаа хээр эд зүйлсээ айлт хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун ам бүлээсээ тасарч айл тонох, айл хисэх, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хэрэлдэх, хувцаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Учир нь битүүний шүн айлт хонвол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж буян хишгээ тогтоож байгаа хэрэг юм. Битүүний өдөр нохоо зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шин ондоо гай гамшиг тохиолдох бүлгөө. Харин нохоогоо цадтал хооллоно. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож яр шарханд баригдана. Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хундраа хонуулах, ялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлон хэмээн үздэг байна. Үлэн зэлмэн хонохыг цээрлэнэ. Урган гарч байгаа жилд нийтээрээ өлсхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ. Гэр орондоо хил ам хэрүүл шууган хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагваас шин ондоо хэрүүл тасрахгүй, айл гэр улс орон амар тайван бус байна гэж үздэг байна. Үзэгч та бүхэндээ айлчлан ирж буй сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн мэндийг хүргэе. Хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. За сүүлийн үед дуйлан шууган болоод байгаа Эпштейний хавтас тэргийн баримтуудад нэрэн дурддагдсан олонний танил эрхмүүдийн нэрсийг ил болгосон байна. За Америк нэгдсэн улсын хууль зүйн төрийн нарийн бичгийн дарга ерөнхий прокурор
Pam Bondi Конгрессийн гишүүдэд илгээсэн захидалдаа 300 гаруй алдартнуудын нэрсийн жагсаалтыг ил болгосон байна. За 6 хуудас бүхий захидалд нэр нь багтсан хүмүүсийг Эпштейн агсантай холбоотой байсан, уулзаж байсан эсгээс үл хамааран зөвхөн улс төрд нөлөө бүхий гэсэн шалгуураар нь шүүжээ. За нэр ил болсон алдартнуудын дотор Эпштейнтэй уулзаж байгаагүй, Эпштейний цахим шуудан түүнтэй холбоотой баримт материалуудад зөвхөн нэр нь дурддагдсан мөн 100 тонны алдартнуудын нэрч багтсан байна. За тэдний дотор Их Британий ханхуу Харри, Америкийн телевизийн од бизнес эрхлэгч Ким Кардашиан, за мөн Элвис Пресли, Майкл Джексон, Диана Гүнж, Нирвана хамтлагийн дуучин Курт Кобейн, Брюс Спрингстен зэрэг одоо урлаг соёлын алдартнууд олонний танил хүмүүсээс гадна Америк нэгдсэн улсын төр засагт одоо өмнө нь болон одоо алба башиж байгаа албан тушаалтнууд улс төрийн зүтгэлтнүүдийн нэрс багтсан байна. За энэхүү нэрсийн жагсаалтыг Америк нэгдсэн улсын конгрессийн өнгөрсөн оны сүүлээр баталсан Epstein Files Transparency Act хэмээх хуулийн шаардлагын дагуу хууль зүйн яамны зүгээс энэхүү ил болгон гаргасан байна. За Pam Bondi захидалдаа Эпштейний хүн худалдаалгатай холбоотой мэдээлэл, баримтыг нуусан үйлдэлүүд зэрэг 9 зүйл ангид хамаарах бүхий л бичлэг, баримт бичгүүд, цахим шуудан, мөрдөн шалгалтын материалыг элдв засвар оруулалгүй нийтлснээ мэдгдсэн байна. Харин төлөөлөгчдийн танхимын гишүүн Ро Хана хинэн буруутай, хинэн зүгээр нэр дурддагдсан хүмүүс болохыг бүдгрүүлэхийн тулд 300 гаруй хүний нэрсийг ялгаж салгалгүй жагсаасан хэмээн хууль зүйн ямыг давхар шүүмжилсэн байна. Насан туршаагүй огттой холбоотой хүний 8 бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт Эпштейн агсан болон түүний хамсаатан Гислин Максвелл хоёроос өөр нэг ч хүнийг одоогийн байдлаар буруутгаагүй байгаа юм а. Гадаад мэдээ үргэлжилж байна. За даваа гарагийн үдэш Хятадын Төв радио телевизийн 2026 оны хаврын баярын гала тоглолт уламжлалын дагуу үзэгчдийн хүртэл болсон байна. За 4 цаг гаруй үргэлжилсэн Хятадын хаврын баяр буюу цагаан сарын баяр зориулсан энэ жилийн тоглолт зогсолтгүй давхих морины ирчүүч гэсэн үндсэн сэдвтэй байсан бөгөөд үндсэн тоглолт Хятадын нийслэл Бээжин хотод болсон бол мөн бусад хотуудын үзүүлбэрүүдийг ч тоглолтын үеэр давхар шууд дамжуул өргөсөн байна. Энэ жилийн тоглолт нь үндэсний соёлын өнгө аяс, орчин үеийн технологийн шийдэл, олон улсын хэв шинжийг уялдуулсан байдлаар онцлогтой байлаа. Ялангуяа хүн дүрс роботуудын кунфугийн дасгал хөдөлгөөн бүхий үзүүлбэр дотоод гадаадын үзэгчдийг гайхшруулсан тоглолтын нэг хэсэг байсан юм а. За сүүлийн жилүүдэд Хятадын хаврын баярын гала тоглолтод орчин үеийн шин технологийн дэвшлиг одоо танилцуулж оролцуулах явдал улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс энэ жил мөн анх удаага хиймэл оюуны технологиг ашиглаж тоглолтын тайзны тусгай эффектүүдийг бүтээсэн нь үүний нэг тод жишээ боллоо. За өчигдөр тоглолтын шууд дамжуулалтыг нийтдээ 677 сая үзэгч хэрэглэгч нар бүх төрлийн платформоор дамжуулан үзсэн бол шууд болон нөхөн үзэлтийн нийт давтамжийн тоо хэмжээ 13.5 тэрбумд хүрч гадаадын 4000 орчим хэвлэл мэдээллийн байгууллага энэхүү хаврын баярын гала тоглолтыг дамжуулсан байна. 1983 оноос хойш жил бүр уламжлалт болгон зохион байгуулж байгаа уг гала тоглолт дэлхийн хамгийн олон үзэгчтэй жил бүр зохиогддог телевизийн хөтөлбөр гэсэн Гиннесийн амжилтыг эзэмшдэг ажээ. Холливуудын нэрт жүжигчин Роберт Дювал 95 наснда таалал тогссон талаар түүний эхнэр Люсинда болон PR агентлигын зүгээс мэдэгдсэн байна. За даваа гарагт хийсэн энэхүү албан ёсны мэдэгдэлд жүжигчин Виржиниа мужийн Мидлбург хот дахь гэртээ гэр бүлийнхээ гишүүдийн дунд амар хамгаалан нойрсон гэжээ. 1931 онд төрсэн жүжигчин Роберт Дювал 1963 онд зохиолч Harper Lee-гийн Алдарт дууч шууг намнах хэмээх номноос хэвлэн бүтээсэн ижил нэртэй кинон тоглож кино урлагийн салбарт 30 гаруй наснда анх хөл тавьж байсан бөгөөд тэр цаг үеэс хойш 90 гаруй уран сайхны кинонд гол болон туслах дүрийг бүтээснээс гадна 50 гаруй телевизийн бүтээл мөн 100 тайзны жүжиг болон видео тоглоомд дүр бүтээж дуу оруулсан байдаг. Тэрээр Оскарын шагнал нийтдээ 6 удаа нэр дэвшиж байсан ба 1983 онд Оскарын шилдэг гол дүр эрэгтэй жүжигчний төрөлд шагнал хүртэж байсан. За Роберт Дювал дэлхийн үзэгчдэд загалмаас эцэг киноны эхний 2 ангид бүтээсэн мафийн зөвлөх консильер Том Хагены дүрээр илүү танигдж алдаршсан байдаг. Үзэгч та бүхэндээ олон улсын мэдээ өргөлийн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төгсөг мэдээллийн хөтөлбөр битүүний өдрийн дугаараа өндөрлөж байна. Сар шиндээ сайхан шинэлээрэй.